За сайн байцгаана уу? Ерөнхий боловсролын намд нар сургуулийн математикийн багш Хатмаяр байна. За өнөөдөр математикийн хичээлүүд дээрээ хэдүүлээ квадратуудын ялгарын томьёог бодлогод хэрхэн ашиглах вэ гэдэг үндсэн багш нь давч хичээлийн заагаад өгье. За квадратуудын ялгарын томьёо маань өөрөө а квадратаас ассан б квадрат гэсэн томьёор задардаг. А квадратаас ассан б квадрат. За томьёо нь өөрөө юу задардаг гэхээр хоёр тооны нийлбэр болон ялгарын бүржүүр задардаг байна. За үүнийг хэдүүлээ багш жишээгээр тайлбарлая. За жишээ. За нэгдүгээр жишээ хичээ. За нэгдүгээр жишээ нь x нь байна. 5x дээр нэмэх нь 3y-ийг 5x-ээс 3-ээр өргөжүүлэх нэ. 5x-ээс гассан 3y-ээр өргөжүүлэх. За үүнийг хартал бидний өмнөх хичээлүүд дээр үзсэн яасан бэ гэхээр олон гишүүдийг олон гишүүдээр өргөжүүлэх гэж үзсэн тийм ээ. За олон гишүүдийг олон гишүүдээр өргөжүүлэхдээ эхний хаалт дотроо тоогоо дараагийн хаалт тоо зэрэг гишүүнээр өргөжүүлнэ гэсэн. За өргөжүүлээ. 25x квадрат хасан 15x y нэмэх нь 15x y за хасан 9y квадрат авчих байна. За тэгэхээр өсөлт гишүүдийн эмэгтэл эсрэг тэмдэгтэй 2 ижил тоо байгаа учраас устдлаа үлдсэн тоо маань 25x квадратаас гасан 9y квадрат гэж гашаардж байна. За дараагийн жишээ авъя. Жишээ авч дуусна. 74-ийг 30 66 гэсэн энэ үржүүрийн утгыг олгож байлаа. За энэ үржүүрийн утгыг олгож. За энэ үржүүрийн утгыг олохдоо хэдүүлээ яасан бэ гэхээр квадратуудын хоёр тооны нийлбэр ялгарынхаа яасан бэ гэхээр квадратуудын ялгараар задлаа л да. За тэгэхээр энийг хэдүүлээ ямар тооноос тийм ээ нэмэхэд гарах вэ, хасаад гарах вэ гэдгийг хараад үзье. Тэгэхээр энэ маань болохоор 70 дээр нэмэх нь тийм ээ 4 гэдгийг задарч болж байна. За харин 66-ны 70 ба 4-өөр илэрхийлэх гэх юм бол 70-аас хасаад 4 гэдгийг хэлж байна. За тэгэхээр томьёо ясаар яасан бэ гэхээр квадратуудын ялгарын томьёо ясаар энэ маань яасан а квадратсан б квадрат ингэж задраад хэлсэн юм бол а-гаас б-ийн үржих нь а дээрх нь б-ийн үржих нь буцаад адилхан хоёр тооны квадратуудын ялгаар задрах учраас энэ маань 70-ын тийм ээ квадратаас хасан 4-ийн квадрат гэсэн адилхан хандж байна. За энийг хаалтан хийчихье. За 70-ын квадрат гэдэг маань ерөөсөө хэд болох нь вэ? Үржүүлэх чинь 70-ыг 2-оор давжуулна гэсэн үг. Тэгвэл 4900-аас хасгана. За 4-ийн квадрат маань 16 болж байна. За эндээс задлаад хартал хэд гарч вэ гэхээр 4884 гарч хардж байна тийм ээ. За нэг жишээ. За 3 дахь нь болохоор харъя. Квадратын ялгарын томьёог дахиад задлаацъя. За 49а-гийн квадратаас сан 36 б-гийн квадрат гэж байна. За тэгэхээр хэдүүлээ харахтаа хоёр тооны ямар нэг тооны квадрат болтын ялгараа задлах хэрэгтэй. За 49 маань ямар тооны квадрат гэж харж байна? 7а-гийн гаднаалт нь 2 зэрэг. Өөрөөр хэлбэл 7-гийн 2 зэрэг төчөөс а-гийн квадратаа хийсэн. Хасан 36 ямар тооны квадрат вэ гэхээр 6 б-гийн квадрат гэж байна. 6-гийн 2 зэрэг б-гийн 2 зэрэг гарч байна. За томьёосоор бичлээ яасан байна? Энийг нь а, энийг нь б гэж харчна гэсэн тийм ээ. А-гийн оронд 7, б-гийн оронд 6 б хандж байна. За томьёосоор задлах юм бол 7а-гаас асан 6b өөрчлөх нь 7а дээр нэмэх нь 6b гэж хандж байна. За дараагийн нэг жишээ авъя. За энэ хоёр тань үржүүлж байна. За дөрөвдүгээр жишээ маань авъя л да. Дөрөвдүгээрт нь 4x-ийн квадратаар y квадратаас хасна 9a квадрат b-ийн 4 зэрэг гэж байна. За тэгэхээр квадратуудын ялгарын томьёосоор энийг задлах гэж өгсөн юм тийм ээ. Ялгарыг задлаж байна. За тэгвэл 4 маань ямар тооны квадрат гэж авч шүү. За 4 маань 2-ыг гэж автлаа. X квадрат хийвэрээ y гэвэрээ. За хасна 9 маань болохоор 3 за б-ийн 4 зэрэг гэсэж б-ийн 4 зэрэг ямар тооны квадрат гэхэд б-ийн 2 зэрэг квадрат авчих байна. За одоо мөн адилхан чанар ёсороо 3 дахь тийм ээ жишээг ёсоор томьёогоор задлах юм бол 2x y-гээс хасан 3a b-ийн квадрат. За дараагийн үржигдэн 2x y дээр нэмэх нь 3a
B-ийн квадрат гэсэн үгчтгнээ задарч байна гэж харагдаж байна тийм ээ. За 5 дугаарт нь за x квадратаас 10x хуваах нь x квадратаас 6 гэсэн бутархай хураа гинэ. За бутархай хураа гэж. За тэгэхээр бид нар өмнөх хичээлүүд дээр болохоор яасан бэ гэхээр нэг ба орлон гишүүн гэсэн тийм ээ. За шинжиг бичээ. За нэг ба орлон гишүүнд хаалтын өнгө тоогоор хаалт дотроо тоо зэрэг гишүүн шилжүүлдэг гэсэн. А, B, A, C гэж задарч байсан. За харин хоёр олон гишүүнд нь эхний хаалт дотроо тоогоор дараагийн хаалт дотроо тоо зэрэг гишүүн шилжүүлнэ гэсэн учраас задлахад A, B, A, C дээр нэмэх юм A, D, нэмэх юм B, C, нэмэх юм B гэсэн. За үүний дараа болохоор бид нар хоёр тооны нийлбэр болон ялгыг хадгалж үзье. За багш нийлбэрийн квадратыг бичээл да. Хоёр тооны А дээр нэмэх нь B-ийн квадрат нь А квадрат дээр нэмэх нь 2AB нэмэх нь B квадрат. Харин хоёр тооны ялгын квадрат нь А квадратаас хасган 2AB нэмэх нь B-ийн квадрат гэж задарч байна. За тэгэхээр одоо ихэд үдсэн өмнөх хичээлүүдээс үдснээсээ яасан бэ? Энэ бутархай хураахыг ашиглаж задлаж хураана гэсэн үг байна. За тэгвэл бутархай хураахдаа бид нар болохоор энгийн бутархай чанар зураснаас дээшлэн хүртээр хуваар гэж шаарддаг. За хүртээр хуваар хоёроосаа хардтал яасан бэ гэхээр энэ хүртээр байгаа зүйлийг харъя л да. Энэ маань энэ нэг болон гишүүн, хоёр олон гишүүн, нэг ба нийлбэрийн квадрат болон ялгын квадрат гэсэн томьёотой аль нэгтэй адилхан харж байна гэж. Тэгвэл аль нэгтэй адилхан гишүүн тийм ээ. Харин ерөнхий хүчтэн хаалтын хардж. За тэгвэл энэ хоёр ерөнхий хүчтэй хоёул нь юу байсан бэ гэхээр хоёулаа x тоогох боломжтой байна. Тэгвэл x-ийг хаалт юм гарч байна. X-ээс гасан болж байна. За хуваахан. За хуульт байгаа тоо маань яасан бэ гэхээр энэ 100 бол ямар тооны квадрат вэ гэж байна. 10-ийн квадрат хардж байна. X квадратаас гасан 10-ийн квадрат. За энэ хүчтэй байгаа. За тэгвэл эндээс хардвал хүртэр хуваарийн яасан бэ гэхээр хуульт байгаа зүйл маань энэ квадратын ялгын квадратын ялгын томьёо хардж. За томьёос хэлүүлээ задлаа л да. X-ийг үрчгэн за x-ийг үрчгэн x-ээс хасган 10-ыг тийм ээ хуваах томьёосоо задлах юм бол x-ээс хасган 10-ыг үрчгэн x дээр нэмэх нь 10. За тэгвэл хураахтаа яадаг вэ гэхээр бутархай хуваарт юм байна. Хүртэн хуваарт ижилхэн зүйл байх ёстой. За хураатлаа. Дээр юу үлдсэн бэ гэхээр хүртүрт x үлдсэн байна. Харин хуваарт маань x дээр нэмэх юм 10. За энэ бол яаж юм? Энэ бутархай маань хураадаг x-ийг хуваахан x дээр нэмэх нь 10 гэж гарч байна гэж. За дараагийн нэг жишээ авъя. За дараагийн нэг жишээ багш нь энэ авчих тийм ээ. За нэр нь 6 дугаар жишээ. За 6 дугаар жишээ минь болохоор 16 А квадрат хасган 40 AB нэмэх нь 25 B квадрат хуваах нь 16 А квадратаас хасган 25 B-ийн квадрат гэсэн бутархай монитор бас хийж хураа гэж. За бутархай хураахтаа болохоор багш нь юу хэлсэн бэ гэхээр хүртэн байт маань ижил зүйл байна уу? Гэтэл шууд хараад бол хураах боломжгүй юм л да. Гэтэл хүртэн байт байгаа зүйлээсээ хэдүүлээ өмнө утсан томьёо болон одоо үзэж байгаа квадратын ялгын томьёо ашиглана гэсэн. За гэтэл хүртэн байт байгаа гэсэн чинь хүртэрт байгаа зүйл маань ямар томьёотой төстэй адилхан харж байна гэж. За тэгэхээр энэ маань болохоор хоёр тооны яасан бэ гэхээр ялгын квадратын задарсан томьёотой адилхан харж. Өөрөөр хэлэх юм бол 16 А квадратын 40 AB нэмэх нь 25 гэдэг нь ямар тооны уран үйлдэл болж байна гэж хардаа хоёр тооны ялгын квадрат гэсэн учраас 16 4 болж байна. Дундаа хасаа тэмдэрчээс хасган тийм ээ. За хасган 5 B-ийн квадрат болж харддаг. За томьёосоор задлаад харж шалгаж болно л доо. 4 А-гийн квадрат 16 квадрат
квадрат хасан гэсний 2-ыг ясны 4-өөр үжүүлээд 8 40 AB нэмэх B-ийн квадрат гээд 5 B-ийн квадрат нь 25 B-ийн квадрат гэсэн үг байна. За энэ томьёо маань ийшээ хургалж бичлээ. За хуваахан гэсэн чинь энэ маань болохоор 16A квадратаас нь 25B гэсэн чинь 16 ч өөрөө ямар таны квадрат вэ гэсэн чинь томьёосоо задлахад яаж 24A квадрат авч. За бичил та 4A-ийн квадрат. За бас нь 25 чинь 5B-ийн квадрат. За тэгэл квадратуудын ялгарын томьёосоо задлаа та. Энэ бол А-тоо, энэ бол Б-тоо гэж чинь тийм ээ. А бол 4А-тай тэнцүү, Б бол 5B-тэй тэнцүү. Томьёосоор задлаа бичье. 4А-аас хасан 5B, 4А дээр нэмэх 5B. За бүртгэрт бол 4А-аас хасан 5B-ийн квадрат байна. За одоо бүртгэрт ижлэх зүйл байна уу гэж. За ижил зүйл байна тийм ээ. Бүртгэрт маань 4А-аас нь 5B гэж байна. Тэгвэл 4А-аас нь 5B маань энийг нэг зэрэгтэй устж байна. Энэ маань 2 удаа байгаа учраас одоо бодлого зүйлээ бичээл та. Үлдсэн зүйлээ бичээ. За тэгэх юм бол хүртвэрт бол 4А-аас хасан 5B, харин хуваарт бол 4А дээр нэмэх 5B гэж гарч ирж байна. За яаж вэ гэхээр 6 дугаар бодлого дээр яасан байна. 16А квадратаас нь 4AB дээр нэмэх нь 25B квадратыг хуваахын 16А квадратаас хасан 25B квадратыг хураахад 4А-аас 5B хуваахын 4А дээр нэмэх нь 5B гэж гарч байна гэсэн. За тэгэхээр яг хөө бидний өмнөх хүнсэн хичээлүүд бол буюу 2 томын нэг ба олон гишүүдийн үржүүл, олон гишүүдийг олон гишүүдээр үржүүлэх. За үүний дараа 2 тооны нийлбэрийн квадрат мөн адил 2 тооны ялгарын квадрат. За өнөөдрийн хичээлийн сэдэв буюу 2 тооны яасан квадратуудын ялгарын томьёо гэсэн эдгээрийг ашиглаад 5 болон